төрд байгаа мэдээллийг төрийн байгууллага иргэнээс нэгтгэхгүй бие биен рүүгээ дамжуулж өгч болдог ийм суурь шинжилгээг өнөөдөр хийхин тулд энэ зөвлөж байгаа. Монгол улсад цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлдэг системүүд болвол хур болон даяма. За өнөөдөр бол өгөгдлийн интеграц, хурдан шийдэл, төр болон хувийн хвшлийн хамтарсан уулзалт зохион байгуулагдж байна. Энэ уулзалтаар хурдан системийн ард ажиллаж буй мэрэгчлэтнүүд асуудлаа хэлэлцэж саналаа солилцох юм а. За дараагийн юм бол digital first гэдэг зарчмыг би энэ зааланд байгаа бүхэн анхаарч бодож үзээсэй гэж хүсэж байна. Digital first энэ ямар зарчим бэ гэхээр нэг талаас төрөөс мэдээлэл үзүүлж байгаа одоо үйлчлэгээ үзүүлж байгаа төрийн байгууллагууд маань ирсэн хүсэлтийг шийдвэрлэхдээ цаасаар захимаар хоёр бүсэд ирлээ гэхэд эхлээд захимаар бүсэлтийг шийдвэрлэж байна. За өгөгдлийн интеграц нэртэй шийдэлтэй уулзалт маань болж байна. Төрийн байгууллагууд их хөгжил хэмэл оюун ухааныг ашиглаж төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд нэгдүгээрт бие биенээсээ бол туршлага солилцох юм шаардлагатай байна. Тэгэхээр өнөөдөр мэдээлэл хариуцж байгаа төрд байгаа хувийн хвшилт байгаа мэдээлэл хариуцагч бүх байгууллагын одоо мэдээллийн технологиг хариуцсан удирдлагууд нь ирж бие биендээ бол туршлага солилцож байна. За хоёрдугаарт бол нэг зүйлийг бол тохирч байна. Төрд байгаа мэдээллийг нөгөө төрийн байгууллага бол иргэдээсээ ингээд лавлгаа аваадраа гэдэг ингээд бичлэн төрийн байгууллага хооронд нь явуулах энэ ажлыг бол зогсооё. Үүний тулд бол хурын систем цахим танилт буюу дангийн системийн шинжилгээний асуудлаар бүгдээрээ тойрч ярилцж байна. За өнөөдөр хамгийн гол ач холбогдол гэхээр одоо өнөөдөр ийм Монгол за тэр дундаа хур дан системийг ашигладаг мэдээлэл хариуцагч байгууллагууд буюу төрийн байгууллагууд за ашигладаг энэ сервисүүдийг ашигладаг хувийн хвшил банк харилцаа холбооны байгууллагууд бүгд одоо хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр бид нар энэ системийн найдвартай тасалбар байдлыг хангахад яаж асуудлыг шийдвэрлэх үү, ямар асуудал байна тэр шийдлээ одоо нэг дор ярьж байгаа онцлогтой одоо 250 гаруй оролцож байгаа ийм ач холбогдол байдаг арга хэмжээ болж байна. Энэ хур систем гэсэн хоёр системийг болоод үзүүлж харилцуулна. За хоёрдугаар энэ дата төвийн одоо 11 үйлчилгээ за эндээс бол бид нараас энэ хур дан системийг өнөөгийн нөхцөл байдал юу байгаа энийг одоо яаж илүү дараагийн шатнд гаргах уу одоо харилцагч байгууллагуудад яаж хурдан шуурхай үйлчлэгээ үзүүлэх үү за гадаад улсад иргэд одоо ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийг яаж таньдаг болох вэ эдгээр хүмүүст яаж үйлчлэгээ үзүүлдэг болох уу гэдэг талаас нь одоо шийдлүүдээ ярилцахаар ингээд зөвлөд байгаа юм байна. Олчлон манай зээлийн бүтээгдэхүүн үйлчлэгээнүүд бол захимжсан байж байгаа. Энэний цаана бол хурдан систем байна. Энэ цаашаа юу илэрхийлж байгааг бол одоо хурдан системийн төрийн дэвтэрс маань одоо хувийн хвшлийг бид нэр ашигласнараа одоо бизнесээ өргөжүүлэх цахим шилжилтийг одоо илүү өртөлтөд хийхэд одоо ингээд тус төхөн болж байгаа одоо хамгийн чухал одоо систем болж байна. Үүний эсэргээрээ адилхан энэ системийн бэлэн байдал хэвээ ажиллаа бол бидний бизнесээ одоо тогтвортой явуулахад бол бас чухал болж эхэлж байна гэсэн.